Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Оюуны хөгжил хичээлийн IQ тест бүлгээр уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн хичээлээр IQ тестийн тухай ярилццгаая. IQ тест нь тоон ба үгэн, дүрсэн гэсэн хэсгүүдтэй байдаг. Дүрсэн тест нь юмсын өнгө, хэлбэр, хэмжээ, байршил, эргэлт, тоо ширхгийн өөрчлөлтүүдээр тодорхойлогддог. Дасгал 1. Дарааллыг ажиглаад доор өгөгдсөн дөрвөн хувилбараас аль нь тохирох вэ гэдгийг сонгож болох юм. За бүгдээрээ энд байгаа дүрсүүдийг ажиглая. За өгөгдсөн дүрсүүд дээр жижиг ногоон, квадрат, цагаан дугуй, ногоон гурвалжин дүрсүүд байна. Эндээс ажиглахад дүрсүүдийн байршил өөрчлөгдсөн байгааг бид харж байна. За эхлээд бүгдээрээ ногоон, квадрат хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглая. Цагийн зүүнний дагуу нэг хэсгийг алгасаад квадрат дүрс байрласан байна. За 3 дахь дүрс дээр мөн нэг хэсгийг алгасаад байрласан байна. За 4 дахь дүрс дээр өмнөх байрлалаас нэг хэсэг алгасаад байрласан байна. Дараагийн удаа буюу 5 дахь хэсэгт ногоон квадрат хаана байрлах вэ? За нэг хэсгийг алгасаад анхны байсан байрлалдаа ирэх юм байна. За тэгвэл анхны байрлалд ирсэн хувилбарууд хаана байгааг ажиглая. Б болон Г хувилбар. За ингээд бид нэр А болон Б хувилбарыг орхиод Б, Г хувилбарын аль нь болохыг үргэлжлүүлэн нөгөө дүрсүүд дээр нь шинжиж үзье. За одоо бүгдээрээ гурвалжин дүрсийн байршлыг ажиглая. За гурвалжныг ажиглахад эхний дүрс дээр баруун гар талд байсан бол хоёр дахь дүрс дээр яг зүүн гар талдаа шилжсэн байна. За 3 дахь дүрс дээр буцаад баруун гар талдаа, 4 дахь дүрс дээр буцаад баруун гар талдаа шилжсэн байгааг ажиглаж байна. Тэгэхээр 5 дахь хэсэгт гурвалжин дүрс аль талдаа байрлах вэ? Баруун гар талдаа байрлах юм байна. Ингэхээр бидний сонголт Б, Г хувилбараас Б хувилбар нь тохирч байна. Дасгал 2. Сүүлийн нүдэнд аль хувилбар байх вэ? За зурагт өгөгдсөн дүрсүүдийг маш сайн ажиглаарай. Зурагт 3 мөр, 3 багнаар. За тэгээд нүд бүрт нь дугуй дүрсүүд байна. За тэгэхээр бид нэр дүрсэн тесттэй хэрхэн ажиллах талаар эргэн саная. Дүрсэн тестүүдийн хувьд хэлбэр бүгдээр ижилхэн дугуй байна. Өнгө ижилхэн байна. Харин ялгаатай зүйл нь хэмжээ байна. За тэгвэл бүх хэсгүүдэд байгаа дугуйнуудыг ажиглахад том, дунд зэргийн жижиг гэсэн 3 өөр хэлбэрийн дугуйнууд байна. За тэгвэл өгсөн хэсгүүдэд бүгдээрээ анхаарлаа хандуулъя. За А дүрс дээр нэг дугуй байгаа учраас энэ тохирохгүй. Б хувилбарт 2 дугуй нь ижилхэн байгаа учраас энэ бидний олох дүрсүүд бас тохирохгүй. В хувилбарт 2 нь ижилхэн байна. Г хувилбарт гуруула ижилхэн байгаа учраас тохирохгүй. Д хувилбарт 2 нь ижил байгаа учраас бас тохирохгүй. За Е хувилбар 3 дугуйнуудын байрлал давхарлагдсан бөгөөд гуруула өөр хэмжээтэй байна. За энэ тохирч магадгүй юм. Дараагийн Е хувилбарыг харъя. 2 дугуй ижил хэмжээтэй байгаа учраас бас тохирохгүй. Ж хувилбар гуруула ижилхэн байгаа учраас тохирохгүй. Ингэхээр бидний олох хувилбар Е хувилбар байна. Дасгал 3. Өгөгдсөн биетийг дээрээс нь харвал хэрхэн харагдах вэ? За зураг дээр дүрсүүдийг давхарлан байрлуулсан байгаа. За үүнийг дээрээс харахад ямар байралтай харагдахыг бүгдээрээ бодолцъё. Ингэхээр дүрсийн өнгө, хэмжээ хоёр маш чухал байна. За хамгийн дээр нь улбар шар өнгөтэй бөмбөрцөг хэлбэрийн дүрс байна. Тэгэхээр дээрээсээ дугуй улбар шар өнгө харагдана гэсэн үг. За бидний өгөгдсөн 5 дүрс дотор улбар шар өнгөтэй дүрс хэд байгааг харъя. Б, В, Г, Д дүрснүүд байна. За үүний дараа шар дугуй байна. Тэгэхээр энэ шар дугуй улбар шараас үл ялэг, том, харин доотлын ногоон цэнхэр хоёроос арай жижиг байгаа учраас хоёр дахьт нь харагдана. За тэгэхээр ийм хувилбар хаана байна уу? Шар В хувилбар байна. За дараа нь ногоон цэнхэр хоёр өнгийн дугуй яг ижил хэмжээтэй байгаа учраас аль нь харагдах вэ? Аль нь харагдахгүй вэ? За мэдээж дээр нь байгаа учраас ногоон өнгөтэй харагдана. Тэгэхээр 3 дахь
хэсэгт ногоон өнгөтэй байх нь. Ийм хувилбар V, G хувилбарууд байна. Тэгэхээр бусад хувилбарууд биш болж таарч байна, тийм ээ. За энэ хоёр хувилбар дээр анхаарлаа хандуулаад цааш нь үргэлжлүүлье. За ногооны дараа цэнхэр адилхан өнгөтэй учраас харагдахгүй гэсэн. За доотлын улаан эдгээрээс бага хэмжээтэй учраас харагдахгүй. Шар яг ижилхэн учраас мөн харагдахгүй. Харин шарын доод талын цэнхэр дугуй том байгаа учраас харагдана. Тэгэхээр энэний ногооны гадна талаар цэнхэр харагдах юм байна. За энд бидний олсноор V дүрс илүү тохирч байна. За сүүлийн дугуй болох хамгийн доод хэсгийн улаан хамгийн том нь байгаа учраас хамгийн гадуур нь харагдана. Тэгэхээр бидний сонгосон V хувилбар зөв болж байна. Дасгал 5. Аль хоёр хэсэг нийлж 3 дугаартай дүрсийг бүтээж чадах вэ? За өгөгдсөн дүрсүүдийг ажиглаарай. За голд байгаа 3 гэсэн дугаартай дүрсийг маш сайн ажиглаарай. Тэгэхээр эргэн тойрон байгаа дүрсүүдээс 3 дугаартай дүрсийг бүтээж чадах 2 дүрсийг олцгоё. За эхлээд анхаарлаа маш сайн төвлөрүүлээд 3 дугаартай дүрсийг сайтар ажиглан хараарай. Аль хэсгүүд нийлж бүтэн дүрс үүсгэж байгааг эхлээд олоорой. Эдгээр үүсэж байгаа хоссуудаас 3 дугаартай дүрстэй яг ижлийг олоорой. За ингээд бидний олсон дүрс маань 6 ба 7 дугаар хэсэг байна. Одоо бүгдээрээ тоон тесттэй танилццгаая. Тоон тест нь цифр, тоолол, математикийн энгийн тооцооллыг ашиглан суралцагчийн оюун ухаан, сэтгэх чадварын түвшин сорьдог. Дасгал 1. Асуултын тэмдгийн оронд ямар тоо байх вэ? Хажуугийн дөрвөлжинд бичээрэй. За өгсөн тоонуудыг маш сайн ажиглаарай. Гурвалжин дүрс өгөгдөө түүний 3 орой дээр тоонууд байрлсан байна. За тоонуудын зүй тогтлыг ажиглая. Дээд талын тоонуудад 27, 12, 51 ямар нэгэн зүй тогтол байхгүй байна. 8, 9, 3, 7, 5, 3, 4, 4. Доод суурьны тоонуудад мөн ямар нэгэн зүй тогтол байхгүй байна. За одоо тэгвэл бүгдээрээ гурвалжин бүр дээрх тоонууд хоорондоо ямар хамааралтай болохыг анхааралтай ажиглая. За бодоорой. За 8 ба 9-ийн нийлбэр 27. Та ямар хамааралтай байж болох вэ? Нийлбэр байж болох уу? За энд бас боломжгүй байна. Тоо ихсэн байгаа учраас бүгдээрээ үржүүр байдлаар олж үзье. 8 ба 9-ийн үржүүр 72. Тэгвэл 72 гэдэг тоо 27 гэдэг тоотой ямар хамааралтай байж болох вэ? За эндээс ажиглахад 72 гэдэг тоог тонгоруулан бичихэд 27 гэдэг тоо үүсэж байж болох юм байна. За тэгвэл яг энэ таамаглалаа дараагийн гурвалжин дээрх тоонууд дээр ашиглаж үзье. 3, 7, 21 цифрүүдийн байрыг солихоор 12. Тэгэхээр бидний таамаглал энд тохирч байна. Дараагийн 3 дахь гурвалжин дээр бас хэрэгжилж үзье. 3, 5-ын 15, 5, 3-ын 15 цифрүүдийн байрыг солиод 51. За энэ тохирч байна. Инхээр бидний олсон таамаглал зөв байх нь. За тэгвэл сүүлийн 4 дахь гурвалжны оройд ямар тоо байх вэ? 4, 4-ийн 16. Цифрүүдийн байрыг солиод 61. Инхээр бидний олох тоо 61 байх нэ. Дасгал 2-ын 4. Дарааллыг аль хувилбар үргэлжлүүлэх вэ? За анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. За эхний хэсэгт 1 зураасны дээр 1-ийн тоо байна. За хоёр дахь хэсэгт гурвалжин байна. За энэ тэгвэл талын тоо 3. Гурав дахь хэсэг 1-ийн тоо бас 4 талтай дүрс байна. Ингээд 4 зураас гэсэн үг. За дараа нь 7-гийн тоон дээр доор нь 1 зураас байна. Дараагийнх нь 5 өнцгт дотор 7-гийн тоо байна. За эдгээрээс ямар утгыг илэрхийлж болохыг бодцгоё. За эхний хэсэг 2 гэсэн утгыг илэрхийлж болно. Дараагийн хэсэг 3 гэсэн утгыг илэрхийлж байна. За тэгвэл дараагийнх 5, 4 дахь хэсэг нь 8 гэсэн утгыг илэрхийлж болно. Яагаад гэвэл тоо ба зураасны тооны нийлбэрүүд байгаа нь ажиглагдж байна. За 5 дахь хэсэг 12 гэсэн тоо утгыг илэрхийлж болно. Тэгэхээр 6 дахь хэсэгт ямар утга илэрхийлсэн тоо зураас байж болох вэ? Одоо бүгдээрээ саяны үүссэн тоонуудын зүй тогтлыг ажиглацгаая. За эхний 2 тооны хувьд нэгээр нэмэгдсэн байна. Дараагийнх нь
2-оор нэмэгдсэн. За 3 дахь тооноос 4 дахь тоо 3-аар нэмэгдсэн. 5 дахь тоо 4 дахь тооноос 4-өөр нэмэгдсэн байна. Ингэхээр эдгээрийн зүй тогтол 1, 2, 3, 4-өөр нэмэгдсэн байгаа учраас дараагийн тоо 12-оос 5-аар нэмэгдсэн тийм тоо байх ёстой. За тэгвэл тэр тоо хэд вэ? 17. Одоо бүгдээрээ доор өгөгдсөн 5 хувилбараас 17 гэсэн утгыг илэрхийлж чадах тэр хэсгийг олж харцгаая. Ингэхээр бидний харж байгаагаар Г хувилбар буюу 16 ба 1-6-аас нийлээд 17 гэсэн утгыг илэрхийлж байна. За өнөөдрийн хичээлд идэвхтэй анхааралтай оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Баяртай.